чуулгана өнөөдөр байна. Завсарлагын хугацаанд Монгол улсын ерөнхийлөгчийг сонгох сонгуул болж улсын их хурал 2 удаа ээлжит бус чуулган хуралдуулж та бид нэлээд ачаалалтай ажиллалаа. Хаврын ээлжит чуулган өндөрснөөс хойш завсарлагын хугацаанд улсын их хурлын гишүүд эх орныхоо 21 аймаг 9 дүүрэгт хүрч ажилласан байна. Хөдөө орон нутагт гэхэд давхарцсан тоогоор 46 гишүүн 305 хүн өдөр ажиллаж, иргэд сонгогчдтойгоо уулзан Монгол улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын бодлого зорилтын талаар санал бодлоо солилцож, улсын их хурлаас батлан гаргасан хууль тогтоомжийг сурталчлан ажилласан байна. Улс орны нийгэм эдийн засгийн байдал үүнээс ч илүү зүйл санаачлагтай ажиллахыг биднээс бас шаардаж байгаа. Гэхдээ итгэвч хармаалтай гагцхүү тулгамдсан улс орны өнөө хийгээд ирээдүйн амин чухал эрх ашигыг хөндсөн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглүүлмээр байгаамаа. Парламентын бүрийн эрхийн үлдэж буй хугацааг улс төржилтөөс үүдэлтэй элдв дайвар асуудал тойрон бужигнаж өнгөрөөмөөргүй байна. Тиймээс төрийн бодлого, хууль боловсруулах үндсэн ажилдаа иргэд сонгогчдын итгэлийг биелүүлэх гол зорилттой анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэдгийг эрхэм төрийн түвшээд та бүхэнд хандаж хэлхийг хүсэж байна. Төсвийн бодлогыг эмхлэн зэгцэлж, төсвийн гүйцэтгэл, түүнд тавих хяналтыг сайжруулж, олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр улс орны эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч эхэлж байна. Олон улсын валютын сангийн ажлын хэсэг хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний шатанд үнэлгээ хийгээд тавьсан зорилтууд бүрэн биелэж байна гэж үзсэн байна. Давж биелсэн орлогын тал орчим хуваар хуримтлал үүсгэж буй зээдлэгийн хэмжээ бууруулан өрийн өсөлтийг хязгаарлах боломж бүрдүүлж байна гэж тэд дүгнсэн байна. Эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.3% хүрлээ. Цаашид өсөлт нэмэгдэж, инфляц дунд хугацаанд зорилтод 8% орчимд тогтворжих төлөвтэй байна. Үүнийг үндэслэн Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг 12% хэвээр хадгалахаар шийдвэрлэжээ. Эдгээр нь гадаад дотоод орчноос Монголын эдийн засаг санхүүгийн байдалд өгч байгаа бодит үнэлгээ дүгнэлт юм а. Энэ ташрамд богино хугацаанд эдийн засгаа докторжуулж, цаашдын өсөлтийг хангахын төлөөх бидний хүчин чармаалтыг ойлгон тусалж, хамтарч байгаа хөрш болон хөгжлийн түнш орнууд, олон улсын банк санхүүгийн байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Улсын их хурал 2018 оны улсын төсөв мөнгөний бодлогыг батлахдаа өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн төсөв мөнгөний бодлогоод тогтвортой хадгалж, олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрийг тууштай дэмжих болно. Эрхэм гишүүдээ, улсын хурлын ээлжит бус чуулганаар засгийн газар огцорсон ч улсын хурал дахь олонх буюу эрх баригч намаас сонгуулийн үеэр иргэддээ өгсөн амлалт, дэвшүүлсэн бодлого хөтөлбөр хэвээр байгаа. Шинээр бүрдэх засгийн газар төрийн бодлогын залгам чанарыг хадгалж, улсын хурлаас баталсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засгийг сэргээх хөтөлбөр тусгагдсан зорилтыг хэрэгжүүлж ажиллах ёстой. Ерөнхий сайд засгийн газар солигдсноор төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлогын орчин ойлгомжгүй тодорхойгүй болох төрийн байгууллагуудын сахилга хариуцлага суларч аж ахуй нэгж иргэдийг чирэгдүүлэх явдал хэрхэвч байж таарахгүй. Зарим нааштай өөрчлөлт гарч байгаа ч шинэ засгийн газрын өмнө хүндрэл бэрхшээлтэй асуудлууд сорилт шалгуур чамгүй байна. Өрийн хэмжээ нэмгэрэх болоогүй, тийм боломж хараахан бүрдээгүй байгаа. 2017 оны 8 дугаар сарын байдлаар засгийн газрын гадаад дотоод өр зээлгийн өнөөгийн үн цэнээр тооцсон үлдэгдэл нь 19.8 их нийт төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 73.8%-тай тэнцэж байна. Он гараад Чингис Дэм сан бондын зээлийн эхний төлбөр гэрээний дагуу хийгдэж эхлэх ёстой байгаа. Энэ нь шинээр байгуулагдах засгийн газрын төдийгүй Монгол улсын өмнө тавигдж байгаа томоохон сорилт юм а. Бондын төлбөрийг төлөхдөө гадаад зах зээлээс их усүр татаж, дахин санхүүжүүлэх аргаар удаан явахгүй нь ойлгомжтой юм а.
Тиймээс засгийн газрын өрийн удирдлагын стратеги бүтцийг шинээр тодорхойлж, өрийн үйлчилгээний төлөвлөгөөг шинжлэх, эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрүүдэд хэрэгжүүлж, хуримтлал үүсгэн, бий болгосон хуримтлалаар өрийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэдэг болоход анхаарах учиртай. Мөн эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, түүхэн эдийн үнээс хэд хамааралт, эмзэг байдлыг бууруулах бодлого ерөнхий сайд хэн байхаас түүгээр зогсохгүй эрх барьж байгаа улс төрийн хүчин өөрчлөгдсөн эсгээс үл хамаарч тогтвортой, тууштай хэрэгжиж байвал зохино. Улсын хурал төрийн эрх барих дээд байгууллагын хувьд гүйцэтгэх засаглалт тавих хяналтаа сайжруулах ёстой. Хууль заасны дагуу хагас жил тутамд хууль тогтоомж улсын хурлаас баталсан бодлогын баримт бичгүүд засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр тухайн жилийн төсөв үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаарх засгийн газрын гишүүдийн тайланг холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлэх ажлыг энэ чуулганаас эхлэн хэвшүүлнэ. Мөн түүнчлэн улсын хурал өөрийн баталсан хууль тогтоомж нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдралын харилцааг хэрхэн зохицуулж чадаж байгаатай танилцаж үнэлэлт дүгнэлт өгч байх ёстой. Эрхэм гишүүдээ, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн багш нар, эмч эмнэлгийн ажилтнууд цалин хөлсөө нэмэгдүүлэх шаардлага тавиад багагүй хугацаа өнгөрч байна. Бид тэтгэвэр тэтгэн цалин үе шаттай нэмэгдүүлэх, тэр дундаа багш, эмч, эмнэлгийн ажилтны ажлын ачаалал, ур чадвар, мэрэгжил, ажлын үр дүн, ажилласан жилээс хамаарсан цалин хөлс урамшууллын тогтолцоог бий болгох зорилтыг дэвшүүлэн тавьсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх талаар авч байгаа арга хэмжээ, ямар хугацаанд, ямар төвшөнд хүргэх талаарх бодлогоо иргэд олон түмэнд ойлгомжтой тодорхой мэдээлэх, санал бодлыг нь сонсох шаардлагатай байна. Улмаар улс орны санхүүгийн болцоонд тулгуурлан багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг шат дараатай нэмэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Монгол улсын нийт хүн амын 46% буюу 1.4 орчим сая хүн амьдардаг нийслэлийн агаар орчны бохирдол, утгааны асуудлыг шийдвэрлэх төрийн зэгцтэй тууштай бодлого өгүүлэгдсээр байна. Өвөл болохоор л утаа бохирдлын сэдвээр ёс юм шиг ярьдаг, хавар болонгууд мартдаг, хийж хэрэгжүүлсэн нь үр дүн муутай, зарцуулсан хөрөнгө мөнгө нь өрн таран болдог байж таарахгүй юм а. Энэ намрын чуулганаар нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинжилэн батлахаар төлөвлөж байгаа. Хүн амын хэт төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлийг үйлдвэрлэлийн тусгай бүс дагуул хот дэд төвөдтэй болгож суурьшлийн шин бүсэд шилжин байрших аж ахуй нэгж иргэнийг дэмжих татварын бодлогыг хуульчилна. Агаар цэвэршүүлэгч болон эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гайлын болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх чиглэлийг баримтлана. Оршин сууж буй орчноо тогтчулсан, мод бут тарьсан, нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулсан иргэнийг урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Намрын чуулганы хэлцэх асуудлын төлөвлөгөөнд орсон үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал олонний анхаарлын төвд байна. Цаг нь болсон, өөрчлөх ёстой. Бусад улс орны жишг ийм гэдгээр үндсэн хуулийн асуудалд хандах нь нэг талаар өрөөсгөл өгөөд нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохын үлгэр болж магадгүй тул юуг яаж өөрчлөх вэ гэдгийг сайтар судлаж эрдэмтэн мэргэд, улс төрийн намууд, олон нийтийн санал бодол, хүсэл эрмэлзлэлд тулгуурлан зөвхөн зайлшгүй хөндөх замаар шийдвэрлэл зохино. Чуулганы завсарлагын хугацаанд үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг орон даяар хэлэлцүүлэх ажлыг амжилттай зохион байгууллаа. Иргэд, байгууллага, эрдэмтэн судлаачдаас 300 мянга гаруй санал бичгээр ирснийг нэгтгэн дүгнэх ажил хийгдэж байна. Эндээс үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар боловсруулсан төсөл олон нийтээс дэмжлэг хүлээж байгаа хэсэг нь хэсэг зүйл. Мөн заалт үрээр тодорхой болж өөрчлөх, сайжруулах чиглэлийг тодтогч өгнө гэдэгт итгэлтэй байна. Хууль тогтоох гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт тэнцлийг сайжруулж, тогтвортой, хариуцлагатай засаглал тогтоох, парламентын засаглалыг бэхжүүлж, улс төрийн намуудад шинэ соёл төлөвшил бий болгох, эрх зүйн үндсийг бүрдүүлэх шаардлагад нийцсэн нийгмийн бүх талуудын санал бодол, байр суурь нэгдсэн асуудлаар л үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжинэ. Төрийн бодлогын залгамж чанар, хэрэгжилт, иргэнээ дээдлсэн төр оршихын баталгаа нь
төрийн алба мэрэгсэн тогтвортой байх явдал юм а. Төрийн алба улс төрөөс хэтэрхий хараат явж ирсэн нууц үшээ. Төрийн алба тогтворгүй болохоор төрийн албан хаагч нь мэрэгшиж чадахгүй. Мэрэгсэн төрийн албан хаагчгүй болохоор төр нь дархлаагүй болсоор байна. Хаврын чуулганаар төрийн албаны төв байгууллагын хараат бус бие даасан байдлыг баталгаажуулж, албан тушаал дэвшүүлэх, бууруулах, цалин хөлс урамшуул олгох, хариуцлага тооцох асуудлыг мэдлэг чадвар, ажлын үр дүнтэй холбож үздэг тогтолцоог хуульчлахаар хэлэлцэж эхэлсэн. Энэ асуудлыг намрын чуулганд багтаан шийдвэрлэж, төрийн албаны шинчиллийн дараагийн шатыг эхлүүлэх шаардлагатай байна. Ард иргэдээ өвөл хаяанд ирлээ. Ураг сураалт, хадлан тижэл, өвөлжилтийн бэлтгэл өндөрлөх тийшээ хандаж байна. Өнгөрсөн 100 хур багтай ихэнх нутгаар гандуу байсан өвөлжилтийг хөндрүүлж болзошгүй тул засгийн газар, орон нутгийн бүх шатны төрийн байгууллага, албан хаагчид, малчид иргэд хадлан тижээлийн нөөцөө бүрдүүлэх, болзошгүй эрсдлээс сэргийлэх, бэлтгэл бэлэн байдалтай сайтар хангах ёстой шүү гэдгийг энд сануулж хэлхийг хүсэж байна. Хэрхэн гişүүдээ амлсан амлалт төлөвлөсөн ажил ихч хугацаа бага байна. Эвийг эрхэмлэж, эрх ашигын ирэмбэ санаж, иргэдийнхээ хүлээлгсэн итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө шин сэтгэл, бат журмыг барьж ажиллацгаая. Намрын чуулганы хугацаанд хэлцэх асуудалд нухацтай хандаж, байнгын хорооны болон чуулганы үйл ажиллагаанд хариуцлагатай, итгэвч, санаачлагтай оролцохыг эрхэм гишүүд та бүхнээсээ хүсье. Улсын их хурлын 2017 оны намрын ээлжид чуулган нээснийг мэдэгдэе. Одоо намрын нээлжид чуулганы нээлтийн ажиллагаанд Монгол улсын ерөнхийлөгч Баттулга Бүхэл нь ерөнхийлөгч таныг энд төржээ. Эрхэм улсын их хурлын дарга, улсын их хурлын эрхэм гишүүдээ хүнд зочдоо. Энэ удаагийн улсын их хурлын намрын ээлжид чуулган нийгмийн эдийн засгийн маш олон тулгымдсан асуудлыг шийдвэрлэж, урд хожид байгаагүйгээр ажил хэрэгж байх зөв шуурхай шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргах учиртай үед болж байгаагаар онцлог байна. Тийм учраас би элдв оршил тайлбараас зайлахын шууд гол асуудал руугаа орё гэж бодож байна. Эрхэм гишүүдээ, цаг алдалгүй шийдвэрлэх энэ тэргүүний ажил бол засгийн газрыг богино хугацаанд эмхлэн байгуулж ажилд нь шуурхай оруулах ийм асуудал үүсэж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд би шинэ засгийн газартай улс төржилгүй бодиттойгоор хамтран ажиллах, улс орны өмнө тулгымдсан асуудлуудыг хамтдаа даван туулах эрмэлзэлтэй байна. Хэдийгээр 2017 оны эхний хагас жилийн дүнгээр эдийн засаг 5.3% өсөлтөд гарахаар таамаглал байгаа ч улс орны эдийн засаг санхүүгийн төлөв муугар ажиглагдаж байна. Зөвхөн нүүрсний үнээс үүдсэн өрөөсгөл өсөлт нь нийт эдийн засагтаа төдийлөн дэм болохгүй байгаа нь багш эмч нарын цалингаа нэмүүлэх шаардлагаас тодорхой харагдаж байна. Ирэх жил төлөх ёстой хүлээгдэж байгаа гадаад зээлийн төлбөрүүд гэх мэт санхүүгийн олон асуудлууд бидний өмнө тулгамдж байна.
Олон улсын валютын сантай хамтарч ажиллах нь энэ цаг үедээ нэмэртэй байж болох ч үүн дээр бид үндэсний онцлог тохирсон шийдэл, үндэсний эрх ашигыг энэ тэргуунд бодолцсон заалтуудыг оруулж чадчих байгаа юу гэдгийг бас бодох хэрэгтэй байна. Өнөөдрийг хүртэл Монголын улс төрчдийн гаргаж ирсэн гол алдаа нь гадныхны дэмжлэг, тусламж зөвлөгөөг үндэснийхээ онцлог тохируулалгүйгээр сохроор хуулбарлах, үг дуугүй даган биелүүлэхдээ үндэснийхээ язгуур эрх ашигт яв цав тохируулалгүй явж ирсэнд байгааг бас энд сануулж хэлмээр байна. Олон улсын валютын сангийн тулгарсан болцлуудаас жишээ нь малыг барьцаа хөрөнгөнд тооцохгүй гэдэг бол Монголын онцлогийг яавч тусгаагүй тооцоолоогүй зүйл ажиглагдаж байна. Нүүдэлчин монголчуудын хувьд хэдэн мянган жилийн турш 5 хушуу мал нь үндсэн хөрөнгө болж ирсэн. Гэтэл тэрийг нь барьцаа биш гэж үзвэл малчид бид юугаараа зээл авах болж байгаа юм бэ? Хүүхдээ мөнгийг халамжтай зүйрлэж байна. Цөөн хүн амтай Монголын хувьд энэ огт өөр зорилготой альч засгийн газар намын үед хүн амаа өсгөх тууштай бодлого болон хэлбэрлэлтгүй мөрдөх хэрэгтэй гэж бодож явдаг юм аа. Гэх мэтээр олон улсын валютын сангийн болцол дунд бодох зүйл цөөнгүй харагдсныг улсын хурлаар хилцсэн шийдвэрлэхдээ Монголынхаа эрх ашигыг тэргүүнд нь эренблээрэ гэж та хэлэх гэсэн юм аа. Ирэх оны төсвийг улсын хурлын намрын чуулганаар маш бодиттой ажил хэрэгчээр хилцэж эдийн засагт эерэг дохио өгөхөөр алдагдaltaгүй чамбай төсөв батлахыг цаг хугацаа биднээс шаардж байна. Улсын төсөв эдийн засагтаа эерэг дохио өгнө гэдэгт би төр хувийн сектороо дэмжих гэж ойлгож байгаа. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа үйлчлэгээ худалдан авах хуульд орсон нааштай өөрчлөлтийг засгийн газар түүний харьяа байгууллагууд чамд мөрдөж ажиллавал дотоодын үйлдвэрлэл үйлчлэгийг чамлахааргүй хэмжээнд дэмжих болох юм аа. 2015 онд үндэсний үйлдвэрлэлд дэмжих хуулийг баталж улс орон нутгийн төсөв, төрийн болон орон нутгийн өмчт үйлдвэрүүд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах, Монголын компани иргэдийн үйлчлэгийг тэргүүн ээлжинд авах үйлдвэрлэлийг дэмжих хуулийг 2015 онд баталснаас хойш бодиттойгоор хэрэгжсэнгүй. Энэ хууль болон цуг өөрчлөлт орсон төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлж чадвал сургууль цэцэрлэгийн хүүхдийн хоолны 105 тэрбум төгрөг гэгтэл дотоодын хүнс үйлдвэрлэгчдийг дэмжих мөнгө тэр хэмжээгээр ажлын байр цалин болж очих болно. Цэргийн дүрм товц, гутал, томоохон үйлдвэр аж ахуйн нэгжийн ажлын хувцас, сурагчийн дүрм товц зэрэг дотооддоо үйлдвэрлэж болоод байгаа барааг гадаадаас авсан албан тушаалтанд хатуу хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна. Цэрэг цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчид ихэд 50 гаруй мянга, уул уурхад ажиллаж байгаа 20 гаруй мянга, барилгын ажилчид 40 гаруй мянган хос ажлын гутал жил бүр өмсдөг хэрэгэлдэг юм аа. Эдгээр байгууллага дотооддоо үйлдвэрлэсэн ажлын гутал худалдан авахд энэ эцсийн дүндээ гутлын үйлдвэр, арь ширний үйлдвэр цаашлбал малчдыг дэмжих мөнгөн урсгал болох учиртай юм аа. Арьсныхий зарагдахгүй хямд байна гэж бачимдах шаардлага бид удахгүй багасгах ёстой. Саяхан та бүхэн нэхийний үн хэд болсныг мэдж байгаа. 500 төгрөг болсон. Өнөөдөр бид жилдээ 10 орчим сая хоньны нэхий үхрийн ширийг гадагшин түүгээрээ гаргаж байна. 10 сая орчим. Энэ бол өөрөө хэрвээ бид нар боловсруулах үйлдвэр ярих юм бол $300 тэнцэх нэмэн өртөг бүтээх ийм том салвар байгаамаа. Тэгэхэд 500 төгрөгтэй тэнцэж байгаа хоньны нэхий маань өнөөдөр бид нар гаднаас 1500 төгрөгөөр хурдан гомь түргэн гомиг авч хэрэгжилж байгаа гэдгийг biz харандаж харьцуулах ёстой болоо харагдаж байгаамаа. Хүнс болон хүнсний ногооны хөвч төрөөс байгаа боломжоор дэмжиж худалдан авалтыг хийх ёстой. Төрийн мэдлийн аж ахуй нэгжүүд ажилчдын цааны газартаа Монголын хүнсний түүхий эдэг худалдан авах нь зам ёс болох ёстой юм аа. Ингэж байж бид гарал үүссэн тодорхой аюулгүй хүнс үйлдвэрлэл, хүнсний кластраа дэмжинэ. Тэрнээс бус дотоодын бүтээгдэхүүнээ хэрэглэхийн чухлыг ухуулсан сайхан үгс ажилд ямар ч нэмэргүй агаарт замхан алга болсоор байна. Шинээр байгуулагдах засгийн газар уул уурхайн өрөөсгөл хамаарал түүнийг дагсан эрсдлийг бууруулж эдийн засгаа олон тулгууртай болгох, хөдөө аж ахуй, газар тариалангийн экспортыг нэмэгдүүлэхэд анхаарна гэдэгт итгэл найдвар бага боловч төрж байна. Энэ чиглэлээр бүхий л хүчин чармаалтыг улсаараа ард түмнэрээ дэмжихээс өөр арга байхгүй цаг үе ирснийг бид ухамсарлаж байгаа нь сайшаалтай байна. Монголын эдийн засаг уул уурхаагаас хэд хамааралтай байгааг дээр дооргүй бид ярьдаг. Үндсэн хуулиар нийт ард түмний болохыг хуульчлан баталсан газрын баялагийг лиценз нэрээр цөөхөн гэрвэл завьсан эргээд улс төрд нийгмийн шудраг ёсонд хэд гажуудлуудыг авчирж байгааг яаралтай зогсоож тэнцвэржүүлэх бодлого хэрэгжүүлэхгүй бол үндэсний хэв нэгдэл тордоо тусгаар төлөв байдал үнэхээр үүслээ. Ашигт малтмлын хуулиар
гадаадынхан цөөхөн эрх мэдэлтнүүд газрын баялгийг эзэмших нөхцөл бүрдүүлсэн байгааг одоо хурдлан засъя. Улсын хөрөнгөөр хайгуул нь нэгдэж нөөцөн тогтоогдсон ордыг хувийн компани гадныханд найр тавьж өгдгийг болиулахаас өөр сонголт бидэнд үлдсэнгүй. Монголчууд өнгөрсөн хугацаанд уул уурхайд асар их найдлага тавьсан ч уул уурхайн олборлолтын өмнөх үеэс дорцсон цаашид энэ байдлаараа үргэлжлүүлж болохгүй гэдгийг хамгийн том дохио харагдаж байна. Олборлолт хүчээ аваагүй байхад үргүү байсан ард түмэн баялгаа олборлож эхэлснээр 3 их найдын өртөө болчихсон сууж байгааг зөв бодлого гэхэд одоо хэцүү харагдаж байна. Тийм учраас уул уурхайн бодлогоо эргэн харж үндсэн хуульд нийцүүлсэн байдлаар өөрчлөхөөс аргагүй төрж байна. Цаашлах юм бол алт олборлолт алтны уурхайд төр онцгой бодлого хэрэгжүүлэх хяналтаа тогтоох шаардлага үүсэж байна. Учир нь алт бол онцгой металл төгрөгийн худалдан авах чадварыг тодорхойлогч учраас Монголын төр өөрийн мөнгөн тэмдэгтийн чадварыг өндөр байлгахын төлөө алтанд онцгой анхаарахаас өөр аргагүй боллоо. Шинээр алтны хайгуулын болон ашиглалтын лиценз олгохыг зогсоож энэ салбарт төрийн эрх мэдлийг тогтоон алт олборлагчдад бүх алтаа зөвхөн Монгол банкнд тушааж байх хууль гаргахгүй бол Монголын баялаг монголчуудад өгөөж өгөлгүйгээр гадагшаа урсаар байна. Монголчууд баялагынхаа эзэн бос хохирогч нь болж үлдсээр байгааг одоо бид анхаарах шаардлагатай болсон байна. Энэ бол тэргүүлэг улс орнуудад хэрэгжүүлдэг бодлого. Манай хоёр хөрч гисэн алтан дээр төрийн онцгой мэдлийг хэрэгжүүлдэг юм байна. Энэ бол хэн нэгний эрх ашигын бус нийт монголчуудын Монголын санхүүгийн амин асуудал учраас элдв эсэргүүцэл мэдэмгэрлийг үл тоон Монголын төр алтаа бүрэн мэддэг хяндаг болох нэн тэргүүний шаардлагатай байна. Алтыг бүрэн хэмжээгээр мэдэлтэй авсны дараачаар бидэнд санхүүгийн үдлэмж чадах үүсгэн дамжиггүй. Ирэх жилийн төсвөөс эхлэн гадаадын валютын зээлээр зөвхөн экспортын буюу валютын орлого олох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг санхүүжүүлж байх зарчмыг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Дэд бүтц болон нийгмийн байгууламжуудад зэрэг валютын урсгал татахгүй хөрөнгө оруулалтыг валютын зээлээр хийхийг бүрэн хориглох хэрэгтэй. Үүнийг тусгайлансан хууль гаргаж зохицуулах шаардлага бидний өмнө үүсэж байна. Багш эмч нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байгаа нь байж боломгүй зүйл биш юм а. Зүй ёсны шаардлага. Хэрвээ үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 заалтыг төр хэрэгжүүлж газрын баялагийг нийт ард түмэнд хүртээмжтэй байлгах доктортой бодлого гаргаж хэрэгжүүлэх аваас төсвөөс цалинждаг багш эмч нарын цалин үе шаттайгаар нэмэх боломж харагдаж байна. Багш эмч нарын цалинг нэг дор шийдвэрлэх боломж болцоо байхгүй байлаач үе шаттайгаар нэмэх орон сууцны хөнгөлтөө зээл хамруулах зэргээр санхүүгийнх нь хувьд дэмжих цөөнгүй арга барил бас харагдаж байна. Байгалийн баялаг ард түмний мэдэлт гэдэг үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэлгүй явсан алдаагаа улсын хурал засгийн газар яаралтай залруулж баялагынхаа менежментийг иргэдтэй ээлтэй болгон өөрчлөх замаар ард иргэдээ өрийн дарамтнаас ангижруулах ёстой. Байгалийн баялагийг ноогдол ашгаар өртөө нь өрөө дарж өргүүн нэмэлт орлого олох ёстой. Улс нь баялагтай байгаад иргэд нь өртөө байх аваас баялагийг ашиглах утга учир юунд байгаа вэ? Үндсэн хуулийн 6-гийн 1, 6-гийн 2-т харшилсан хуулиудыг өдөр түргэн залруулахад улсын хурал шинээр байгуулагдах засгийн газрыг хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Улс нь баялагтай байгаад иргэд нь өртөө байх аваас баялагийг ашиглах утга учир нь бас юунд байгааг олж харахгүй байна. Засгийн газрын гишүүн, улсын хурлын гишүүн хүн өөрийн эзэмшилд байх тамхины үйлдвэрийг татвараас чөлөөснөө ирэх 3 жил 60 тэрбум төгрөгийг татвараас бултуулахаар хуулийн залд оруулан батлуулсан байгаа нь ганцхан жишээ гэхэд хичнээн багшийн цалин нэмэгдхийг шийдэж болох мөнгөө гэхийг бид бас ажиглах ёстой. Би энэ тамхины хяналтын тухай хуулийн 4-р зүйл тамхины талаар төрөөс баримтах бодлогыг ноцтой зөрчсөн баримтыг дурдж байгаа юм а. Хуулийн 4-ийн 1-ийн 6 тамхи үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд урамшуул татварын хөнгөлт болон бусад давуу тал олохгүй байх. 4-ийн 1-ийн 7 тамхины хяналтын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тамхи үйлдвэрлэгчтэй өмчийн хэлбэр харгалзахгүй адилтыг шаардах. Гэт заасныг өнгөрсөн засгийн газар шууд зөрчиж өөрийн танхимын гишүүний импортлж байгаа тамхинд 5% татвар ноогдуулах, бусад импортлогчдод 30% татвар ноогдуулах журам баталсан байгаа юм а. Энэ бол шударга ёс биш юм а. Энэ бол илэрхий ашиг сонирхлын зөрчил, үүнийг яаралтай засч ижил нөхцлөөр татвар ноогдуулах ёстой. Эндээс олсон мөнгөө багш эмч нарын цалин нийгмийн сайн сайханд зарцуулах ёстой гэж үзэж байна. Одоо байгуулагдах засгийн газар нь энэ мэтийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид бүрдэх нь нийгмийн шаардлага юм а.
уул уурхайн бизнес эрхэлдэг хүн засгийн газар хэрэгжүүлэх гүйцэтгэх байгууллагуудад ордгийг хориглох хэрэгтэй болоод байна. Өнөөдөр уул уурхаагаас зутгсан мөнгө улс төр, эдийн засаг, нийгмийг бүхий салбарт шударга ёсыг алдагдуулан хэм хэмжээ гэгдэж байгаа нь өнөө нууц биш болжээ. Хамгийн том авилгалын шүлжээ өнөөдөр уул уурхаагаар дамжин орж ирж байна. Шударга ёс алдагдсан байдал хууль хяналтын салбарыг үнэхээр нөмөрчээ. Хуулийн байгууллагын ажилтнууд улс төржиж хэн нэг улс төрчдийг өрсөлдөгчдөө намнах хэрэгсэл болон хувирсан байна. Тэр олон нийтэд илэрхий болсон Монголын төрийг 60 тэрбум төгрөгөөр зах дээр бараа шиг зардаг арилцсан гэх 60 тэрбумын Монголын баялагийг гадагш нь гаргаад оруулж ирдэг офшорчдын гих мэд хэрэгүүдийг хэрэгсэхгүй болгон арга цаах шалгаж байна хэмээн цаг авах хэрнээ нотлох баримтгүй улс төрөлтөөс үүдсэн хэрэгүүдийг сүр бадруулах шүүгээр орж гин буруутаан тогтоогдоогүй байхад хэрэгтэн мэтээр зарлаж улс төршүүлж байгаа нь энэ салбарт шударга ёс алдагдсны нотлоо гэж үзэхээс өөр арга алга байна. Улсын хурал нь шинээр байгуулагдсан засгийн газар эдгээр олон нийтэд илэрхий болсон дуйлан тэргүүдийг хурдан шуурга шийдэхэд анхаарлаа хандуулах цаг болжээ. 60 тэрбумын хэргийг дахиад хэлье. Гэр чин тодорхой, хийсэн үйлдэл нь тодорхой байгаад бид нар ягаад эзэнгүй мэд сууж байгаа юм бэ? Авилгалтай тэмцэх газрыг бид нар авилгалтай тэмцэх гэж байгуулсан гэж бодож явж байгааг бас энд ирсэн зочдод анхааруулж хэлье. Олон улсын парламентын холбооны парламентчдын хүний эрхийн хорооноос мөн Монголын хуулийн салбарт шударгаас алдагдаж эргэлзээтэй төлөв байдал үүсэж байгааг эс зоргийн хэргийн явцдаа таньсныхаа дараа 9 дугаар сарын 14-ний өдөр Женевт анхааруулга мэдээлэл хийсэн байна. 2017 оны 9 дугаар сарын 11-ний 13-ны өдрүүдэд Монголд ажилласан олон улсын парламентын хорооны төлөөлөгчдөд улс төрчдийн албаны хэрэг дээр Монголын хууль шүүхийн байгууллагууд шударга шүүхийн олон улсын стандарт нийцэхгүй зүйл олонтаа гаргасан алдаатай шийдвэрүүдийг гаргасан байна гэж мэдээлэл хийсэн байна. Энэ өдөр мөн Монголын Ард Улсын холбооны анхны тэргүүн Санжаа сүрэнгийн зориг амир өгдсөн эмнэлт өдөр улсын хурлын гишүүд таахан бас анхаарал таавна эцтэй. Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс хуулийн салбарт шударга ёс алдагдан улс төржил хэрээс идэрснийг болиулах шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө онцгой анхаарч хатуу тэмцэх болно гэдгийг энэ эндэр дээрээс бас анхааруулж байна. Ард түмний захиалга нийгмийн шаардлагыг биелүүлэх гэж би сонгогдсон. Энэ үүргээ биелүүлэхийн төлөө бүхнийг хийх болно. Эрхэм гишүүдээ, монголчуудаа хайшуу хахир улирал, санхүүгийн хомсдолтой төлөв байдал та бидэнд харилцсан ойлголцож, хамтран ажиллах замаар бэрхшээлийг даван туулахыг тулгаж байна. Улс төрчлөлтийг таягдан хайж, нийтийн эрх ашигын төлөө шаргуу, шуурхай ажиллах шийдлүүдийг цаг тухайд нь оновчтой гаргаж чадахгүй бол нийгмээрээ, нийтээрээ хохирон үлдэх хатуу нөхцөл бидэнд тулгараад байгааг хөмбөр ухамсарлаж, эв эийг эрхэмлэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн зүтгэхийг та бүхнээс уриалж байна. Мөнх тэнгэр биднийг эвэг болтугай. Баярлалаа та. За, намрын чуулганы нээлтийн ажиллагаанд Монгол Улсын ерөнхийлөгч үг хэллээ. Улсын хурлын 2017 оны намрын ээлжид чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлснийг мэдэгдэе. За, гишүүдэд баярлалаа. Одоо шууд даргын зөвлөл хуралдана.